2022 оны 6 сарын 18-нд Япон улсад улс даяар нь айдас цочрол давтуулсан хэрэг гарсан. Ой модны аслагдсан бүсээс нэгэн эмэгтэй цогцос олдсон. За тухайн цогцос олдохдоо модноос дүүжлүүлсэн байдалтай бүрэн нүцгэн хүзүү болон биеиндээ ил шарах сорвтой байсан нь энэ хэргийг олон нийтийн анхааралд оруулж ярианы сэдэв болгосон. Түүний цогцос аль хэдийнэ задралд ороод эхэлсэн нь нас бараад нэлээд хугацаа өнгөрснийг илтгэж байгаа. Анх энэ хэргийн талаар харсан, сонссон хүн болгон бэлгийн хүчирхийллийн хэрэг байхаа гэж яригдж байсан ч мөрдөгчөд хэргийг гүнзгийрүүлэн шалгах тусам ил болсон зүйлс нь энгийн нэг хэрэг биш гэдгийг олон нийтэд харуулсан. Цогцос олдохоос 4 хоногийн өмнө буюу 6 сарын 14-нд цагдаа нар 33 настай офисын ажилтан Хироюки Сампейг хүн хулгайлж хорьсон байж болцсошгүй гэх үндслэлээр түүнийг өөрийнх нь амьдардаг виллад саатуулж шалгаж эхэлсэн. Яагаад энэ залууг шалгах болсон бэ гэхээр 6 сарын 8-ны өдөр эмэгтэй ар гэрийнхэн охин нь гэрээсээ гараад хүнтэй уулзсан удахгүй ирнэ гэж хэлж яваад ерөөсөө ирээгүй алга болчихсон талаар цагдаад мэдгэцчихсэн байсан. Ингээд цагдаа нар гэрийнх нь эргэн тойрныхан CCTV-ний бичлэгүүдийг үзэж агаад тухайн эмэгтэйг нэгэн хүний машин зуугаад явж байгааг нь харсан. Тухайн машиныг нь номероор нь шалгах гээд Хироюки Сампей болох нь тогтоогдсон. Цагдаа нар түүний виллад нэгжлэг хийхэд тухайн эмэгтэйг бол олж чадаагүй. Харин хаашаа явсан талаар ямар нэгэн мэдээллийг Хироюки өгөөгүй. Харин олдсон зүйлс нь бүр илүү аимшигтай байсан. Ринагийн олон тооны ил задгай, зураг, бичлэгүүд, зарим нь бэлгийн шинжтэй, байрлал, бэлгийн харилцаатай холбоотой, тэрэн дундаа бүр хэтэрхий садист, бүр хүний ёсонд баймааргүй аимшигтай үйлдэлүүдийг харуулсан зураг, бичлэгүүд гарч ирсэн. За мэдээж тухайн бичлэг дээр хэрэгтэй Сампайтайг адилхан харагдчихсан. За ингээд шинжээж багийнхан тухайн бичлэг дээр дүн шинжилгээ хийгээд бичлэг дээр гарч байгаа эрэгтэй Сампай харин эмэгтэй нь алга болсон бидний хайгаад байгаа Рина Арано гэх эмэгтэйсэн. Цагдаа нар цаг алдалгүй эрен хайх ажиллагааг эхлүүлээд түүний вилла нилээд тусгаарлагдсан нам гүм хөдөө орчинд байрладаг ойр орчимд нь цөөн хитгэн айлтай их хвчлэн тэр дундаа настай хүмүүс амьдардаг. Виллагаас эхэлсэн эрэл хайгуул ойролцоох ой мод руу өргөчснөөр цагдаа нар ой модны гүнээс Ринагийн цогцыг олсон. Ингээд цогцыг задлан шинжилгээнд явуулахад 3 хоногийн дараа буюу 6 сарын 21-нд нь дүгнэлт нь гарч хохирогч нас барахаас өмнө хүчирхийлэлд өртсөн нь тодорхой болдог. Үхлийн шалтгаан нь хүзүүний яс хугарсан мөн гарынхаа хүчээр маш хүчтэй хүзүүг нь баймилсны улмаас үүдээд хугарсан байх магадлалтай гэсэн дүгнэлт гардаг. Шүүх эмчийн тооцоололоор цогцос олдохоосоо ойролцоогоор 2-7 хоногийн өмнө нас барсан. Эхлээд энэ хэргийн талаар олон нийт хэвлэлийнхэн шуугж байсан ч гэсэн хэдхэн хоногийн дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр бараг л гарахаа болчихсон. Олон нийт Хироюки Сампейг ар гэрэн нөлөө бүхий хүмүүс байж магадгүй. Тийм ч учраас мэдээллийн хэрэгслүүдээр энэ мэдээллүүдийг гаргахгүй ингээд нам дараад байна гэх зэрэг хардлагууд төрж эхэлсэн. За тэгвэл Хироюки Сампей болон Рина Арано гэж хийн тэд яагаад өнөөс олж холбогдоод Рина ийм аимшигтай ар артны гарт амиа алдах болсон талаар ярьцгаая. Рина Арано бол 1999 онд төрсөн 3 охинтой айлын хамгийн бага нь олон хүмүүс түүний гэр бүлийг ерөнхийдөө төгс гэр бүл гэж нэрлэж исэн. Аав нь гадаадын эмийн компанид ажилладаг. Өглөө бүр цэвэр цэмцгэр хослол өмсөөд гэрээсээ эртлэн гардаг. Харин ээж нь зан аш сайтай, царайлаг, яг сэтгүүлийн нүүрнээс буугаад ирсэн мэт гэгддэг. Рина багасаа дуу цөөтэй дараахан охин байсан ч гэлээ бусдаас нэг ялгарч байсан зүйл нь өөрийнхөө гадаад өрхөнд их анхаарал тавьдаг. Ихэнх бага ангийн охид ерөнхийдөө иймэрхүү зүйлд төдийлөн ач холбогдол өгдөггүй байхад Рина аль хэдийнэ өөрийн гэсэн гоо сайхны дэглэмтэй, арьс арчилгаа, арьсаа цайруулах, жин хасах тухай үргэлж ярьдаг. Рина багасаа л эмч болно гэж ярьдаг. Түүнийхөө төлөө шаргуул суралцаж байсан ч гэлээ ахлах сургуулаа төгснөхийн дараа бүх зүйл өөрчлөгдсөн. Ангийнхнаасаа ялгаатай Рина их сургуульд суралцаагүй. Сургуульд суралгүйгээр эхэндээ бар, клуб зэрэг газруудад ажиллаж байсан ч гэсэн 2019 оны эхээр тэр Японд алдартай Soapland гэж нэрлэгддэг үйлчлэгээний салбарт ажиллаж эхэлсэн. За тухайн Soapland нь эмэгтэйчүүд нь угаалгын газарт ажиллахынхаа хажуугаар эрэгтэй хүмүүстэй үн тохироод хувийн үйлчлэгээ үзүүлдэг. Тухайн ажиллаж байсан газартаа Рина зүгээр нэг ажилтан биш, байнга ирдэг үнэнч үйлчлүүлэгчтэй тухайн газараа тухайн салбартаа бараг л одно гэж хэлэх хэмжээнд хүрсэн. Бүр цаашлаад насанд хүрэгчдийн кинонд тоглох болсноор энэ салбар руу эргэлт буцалтгүй орчихсон.
Ингэж явсаар Рина хост клуб буюу эрэгтэй хостууд эмэгтэй үргэлжлүүлэгчдийг дайлж хамт ууж зугаацуулдаг тансаг шүний клубүүдийн байнгын үргэлжлүүлэгч нь болсон. За ингээд нэг удаадаа л гэхэд тэр $5,000-оос дээш шөнийн дүнтэй худалдан авалтуудыг хийдэг. За иймэрхүү амьдралын хэв маяг нь өөрт нь үнэхээр таалагддаг байсан уу? Эсвэл одоо түүний хийж байгаа ажил нь түүнд тийм их мөнгө олох боломж олгодог байсан уу? Тэрийг сайн хэлж мэдэхгүй. Ихэнх энэ төрлийн контент бүтээдэг, контентэнд тоглодог хүмүүс өөрсдийгөө одоо сурталчилж модель гэх нэр томьёо ашиглан онлайн платформуд дээр өөртөөх нь зураг бичлэгүүдээ байршуулдаг. За ингэж яагаад одоо зурагчин продюсеруудтайгаа холбогдоод дараагийн ажил нь орж ирдэг гэсэн үг. Тэр үед Рина одоо нэлээд алдартай модель болчихсон байсан. Өөрийн фэн клубыг хүртэл нээгээд сард 1 сая йенээс дээш орлого олдог. Түүний Twitter дээрх нэр хүнд ерөнхийдөө маш хурдтай өсөж өөрийг нь шүтэн биширдэг олон хүмүүс бий болж эхэлсэн. За ийхүү сошиал сүлжээнд өсөн нэмэгдэж байсан нэр хүн дээрээ дамжуулан тэр Hiroyuki Sanpei гэх эрийн анхааралд нь өртсөн. Тэгвэл Hiroyuki Sanpei гэж хийн? Яагаад энэ хүн Ринаг онилох болсон бэ? За Hiroyuki болвол 1988 онд төрсөн айлын ууган хүү. Тэрээр Фукушима мужийн Корияма хотоос гаралтай боловч аавынхаа ажлын шилжилтийн улмаас бага байхдаа Америкийн нэгдсэн улс руу нүүсэн. Түүний аав нь томоохон компанид ажилладаг инженер. За Hiroyuki 6 дугаар хүртэл Америкийн нэгдсэн улсад амьдраад буцаж Японд ирж суурьсан. Гэр бүлийнх нь боломж сайтай учраас тэр хамгийн сайн боловсрол эзэмших боломжтой байсан. Ахлах сургуулаа төгсөөд тэр Америкийн нэгдсэн улсад их сургуультай элсэн ороод төгсөөд ирсэн. Hiroyuki-гийн ээж нь боловсролд маш их анхаарал тавьдаг, чухалчилж үздэг. Хүүгээ өсгөхдөө тууштай хүн байсан бол харин аав нь илүү дуугүй, хүндий харилцаатай нэг юм байсан. Хуршүүд нь заримдаа шөнө орой тэдний гэрээс юм шидэх, төрөмгий авирлж байгаа мэт дуу чимээ ерөнхийдөө сонсогддог болсон гэж ярьдаг. Цаг хугацаа өнгөрөхөд Hiroyuki өөрийн гэр бүлийнхэндээ хүртэл төрөмгий зан гаргадаг болсон нь ил болсон. 20 настай байхдаа Hiroyuki ахлах сургуульд хамт сурч байсан эмэгтэйтэйгээ эргэж холбогдсон ойр дотн болсноор гэрэлсэн. Гаднаас нь харахад Hiroyuki Sanpei-д бүх зүйл байгаа мэт харагдаж байгаа. Амжилттай карьер, англи хэлний өндөр мэдлэг, ажлын амжилтаараа бас бусдаас ялгарч ирсэн. Түүний хэлний чадвар нь Японы корпорацийн орчинд давуу тал болж тэр хурдан дэвшиж өндөр цалин авч захирал удирдлагуудаас магтаал хүртэх болсон. Түүний гаднаас нь одоо харсан хүмүүсийн хувьд Hiroyuki төгс амьдралтай нэг юм мэт харагдаж байгаа нь ойлгомжтой. Үзэсгэлэнтэй их нэртэй, сайхан ажилтай, гэрэлтэй ирээдүүл одоо тэднээс харагдаж байгаа. За гэвч энэ төгс дүр төрхийн цаана өөр зүйл аажмаар бий болж байсан. 2016 оны 11 сард тэд одоо нэгэн вилла худалдан авч их нэртэйгээ хамт нүүж орсон. Эхэндээ тэд төгс хос мэтэл харагддаг байсан. Хуршүүд нь тэднийг модон тавцан дээр цай ууж, нам гүм орчинд амарч байгааг нь хараад ямар гоё аз жаргалтай халуун дулаан хосууд вэ гэж хүртэл боддог байсан. За гэвч нүүж орсноос хойш 6 сар өнгөрсний дараа тэдний харилцаа өөрчлөгдөж тэд хуршүүдтэйгээ ярилцахдаа өөр од руу нүүх төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн. Удалгүй ч тэд явсан. За түүнээс хойш зөвхөн Hiroyuki л хаяа сарда ганц 2 удаа ирж цэцэрлэгээ арчлан, зэрлэг өвс ногоогоо зулгаах гэх мэт зүйлсийг хийдэг болсон. Харин эхнэр нь хизээч эргэж ирээгүй. Түүний эхнэрийг огт ирэхэ болсноор хүмүүс юу болсон юм болоо гэж гайхаж байсан. Харин аимшигтай аллагын хэрэг хэвлэлээр засагдсны дараа үнэн аажмаар ил болж Hiroyuki Sanpei-гийн эхнэр гэр бүлээ тусдуулах өргөдөл өгсөн нь ажил, зан аашийн одоо зөрчил биш. Харин түүний гэмт хэрэгт холбогдсон өнгөрсөн түүхтэй холбоотой болж таарсан. Тэдний аз жаргалтай гэрлэлтийн үеэр Hiroyuki 2016-аас 17 оны хооронд 3 удаа баривчлагдсан байна. Эхний баривчилгаа нь 2016 оны 1 сард болсон. Тухайн үед Hiroyuki цагдаагийн албан хаагчийг зодсон хэрэгт холбогдоод энэхүү явдал нь 2015 оны 12 сард болсон ч Hiroyuki буруугаа үгүйсгэж бараг шийтгэл хүлээж аваагүй. Цагдаагийн ажилтан ч хөнгөн бэртсэн байсан учраас тэгсгээд өнгөрсөн. За дараагийнх нь болохоор 2017 оны 1 сарын 17-нд тэр дахин баривчлагдсан нь гудамжинд явж исэн 26 настай эмэгтэйд зөвшөөрөлгүйгээр халтаж газар түлхэж унгаасан. За ингээд хохирогч 3-7 хоногийн турш эмнэлэгт хэвтснээр ингээд 2 дахь удаага баривчлагдсан байна. За үүнээсээ хэдхэн хоногийн дараа буюу 1 сарын 25-нд 3 дахь удаага баривчлагдсан нь 32 настай эмэгтэйг араас нь боож унгаагаад чирч халтсан хэрэгт холбогдсон. За эдгээр эмэгтэйчүүд нь бүгд гоо хүмүүс байсан. Зүгээр л гудамжинд тааралцсан энгийн хүмүүс гэсэн үг. Гэсэн ч 2 3 дахь хэрэгүүд нь ноцтой байхад ерөөсөө Hiroyuki ял шийтгэлээс мултарч чадсан. Энэ нь бол аав нь хохирогчдод их хэмжээний нөхөн төлбөр төлсөн нь хуулийн хариуцлагаас айлсхийхэд нөлөөлсөн байж болох ч гэрлэлтийг нь бол аварч чадаагүй. Эхнэр нь эдгээр бүх үнэнийг мэдээд түүнээс алсан.
Эхнэрээсээ салж гэрлэлтэнд туслагдсны дараа Хироюки ажлаасаа гарч 2017 оны 12 сард Канавагава мужийн Fujifilm инженерийн компанид удирдах төвшний ажилд орсон. За гэвч одоо иймэрхүү өндөр албан тушаалд гэмт хэргийн түүхтэй хүн яаж орсон бэ гэхээр тэрээр зүгээр л өөрийн намтрынхын зарим хэсгийг нь хурамчаар бүрдүүлээд баримтлагцсан тухайгаа огтхонч дурлахгүйгээр шинэ ажилд орсон. За тэглээгээд түүний зам байдал нь сайжраагүй, үргэлж хамт олонтойгоо зөрчилдөг, муу зан авиртай хүн байсан гэж ажлынх нь дүгнэдэг. За тэгвэл ийм өөр орчноос гаралтай хоёр хүн Рина Арано болон Хироюки Сампай хоёр яаж холбогдсон гэхээр энэ бүхэн Твиттерээс эхэлсэн. Хироюки Ринаг түүний сошиал сүлжээгээр дамжуулан олж контентоо сурчилж фэнүүдтэйгээ харилцаж байгааг нь анзаараад Рина өөрийг нь магтсан хүмүүст хариу бичиж боломжит үйлчлүүлэгч эсвэл хамтран ажиллагч болохыг зорддог байсныг нь ойлгосон учраас түүнд одоо шүтэн бишрэгчийн дүрээр мессеж бичээд одоо зүгээр л аюулгүй энгийн хүн мэт өөрийгөө ойлгуулсан. За ингээд тэд байнга харилцаж эхэлснээр 2022 оны 2-оос 3 сарын орчимд тэд биечлэн уулзахаар тохиролцсон. Эхний уулзалтаар яг юу болсон нь тодорхойгүй. Зарим нь хамт бичлэг хийх талаар ярилцсан гэж үздэг бол зарим нь хувийн тохиролцоо байсан байж магадгүй гэж таамагладаг. Гэтэ одоо аль нь ч батлагдаагүй. Гэхдээ нэг зүйл тодорхой байгаа. Тэдний анхны уулзалтуудын дараа болсон зүйлс Ринагийн амийг авч утсан. За онлайнаар хэдэн 7 хоног ярилцсны дараа тэд уулзахаар тохиролцсон. Энэ удаа контент бүтээх гэрээний нөхцөлийг ярилцах зорилготой уулзаад 2022 оны 6 сарын 5-ны өдөр өглөө 10 цагийн орчимд уулзсан. За ингээд Рина тухайн үе эцэг ихтэйгээ хамт амьдарч исэн учраас одоо нэг таньдаг хүнтэйгээ уулзаад ажил ярина гэж хэлээд гарсан. За зүгээр нэг энгийн уулзал орой буцаж ирнэ гэж хэлсэн байсан ч тэр өдрөө гэртээ ирээгүй. Эцэг их нь бүх нийтдээ 3 өдөр хүлээсний эцэст найз нөхөд ажлынхаа танил хүмүүс рүү залгасан ч хинч Рина Канагааг мэдээгүй, холбоо бариагүй байсан учраас тэд санаан зовоод сургуу алгасан гэж цагдаад анх мэдээлэл өгсөн юм байна. Ингээд өмнө хэлсэнчлэн мөрдөгчөд түүнийг мөрөөр нь хөөж явсаар Хироюкитэй уулзаад машинд нь суугаад явсан бичлэгийг нь олсноор түүнийг саатуулан байцаасан. Хироюки эхэндээ Рината танил гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч алга болсонтой нь өөрийгөө холбоогүй гэж мэдчихжээ. За мэдээж цагдаа нар итгээгүй. Тэд баг болон хуваагдаад зарим нь виллаг шалгаж нөгөө хэсэг нь түүний гар утсыг шинжилсэн. За ингээд виллагийн дотор шалгалт хийж явж байгаад нэг подвол олсон. За энэ нь зүгээр энгийн нэг агуулгах маягийн өрөө биш, харин бүүдэр гэрэлтэй өрөөнд дотор ор, харин орон дээрээ бэхэлсэн гав байсан. Траас дээр нь тодорхойгүй шингэний уул мөр байсан нь магадгүй хатсан үрийн шингэн байх гэж дүгнсэн. За үүнээс гадна дижитал шинжээчид түүний гар утаснаас бичлэгүүд олсон нь тухайн бичлэг дээр гавлуулсан эмэгтэй хүн оролцсон маш одоо чигшмээр, төгшүүр төрүүлмээр тийм аимшигтай бэлгийн харилцааны бичлэг байсан. За энэ бичлэг дээр хэрэгтэй бол мэдээж Хироюки, харин тэр эмэгтэй нь Рина Арано байсан. Хироюки эдгээр бүх бичлэгээр гарч байгаа зүйлсийг хоорондоо тохиролцсон зүйл байсан. Харин Ринагийн үхэл нь санамсаргүй осол гэж өөрийгөө зөвтгөхийг оролцсон ч гэсэн мэдээж хүний амь насанд халдна гэдэг бол яач байж боломгүй хэрэг. Энэ хэргийн одоо яг шүүхийн шийдвэр цаашид болсон процесс олонд ил болоогүй юм бэ нэлээ. Мэдээж хэрэг хийсэн хүн тохирох ял шийтгэл авах нь зүүн ёсны хэрэг. За ингээд өнөөдрийн дугаарыг энэ хүртэл сонссонд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.